За сүлжээний бизнесийн талаар буруу яригддаг, буруу ойлгогддог зүйлийн талаар хэдүүлээ ярилцъя. Одоо жишээ нь сүлжээний бизнес хийхээр бол заавалчгүй одоо юм зарах ёстой гэсэн ойлголттой байдаг. За мөн хийж байгаа ажилласаа заавал гарч дан одоо MLM сүлжээнийхээ бизнесийг дагнан хийх ёстой гэсэн ойлголт байдаг. За мөн сүлжээний бизнесийг хийгээд эхэлсэн бол одоо бүтэн 7 хоногийн 24 цаг одоо ингээм амралтгүй маш их ажиллах ёстой гэсэн ойлголтууд байдаг. За мэдээж хэрэг бид нар одоо өөрийнхөө амьдралын хэрэгцээнд шаардлагатай бүтээгдэхүүнүүдийг авч хэрэглээд одоо түүнийгээ дандаа ингээд найз нартайгаа танил талтайгаа хуваалцаж энэ мэдээллээ ярьдаг. Гэхдээ ихэнх тохиолдолд хүмүүс болохоор энийг хаанаас хэдээр авсан бэ гэж асуудаг. Тэгэхээр MLM буюу сүлжээний бизнесийн онцлог болохоор өөрийнхөө авч хэрэгжилж үзсэн юмаа бусдад ярьж танилцуулах ийм л ажлыг MLM буюу сүлжээний бизнес гэдгийг. За дараагийн бас нэг яригддаг худлаа зүйл нь юу вэ гэхээр MLM бизнес хийдэг хүмүүс ажлаасаа заавал халагдах ёстой гэсэн ойлголт байдаг. За ерөнхийдөө бол MLM сүлжээний бизнесийг эрхэлдэг хүмүүсийн бараг 70% нь дандаа өөрийн гэсэн үндсэн ажилтай байдаг ба ойролцоогоор сард одоо MLM сүлжээнийхээ бизнесээс 400-аас 600 мянган төгрөгийн нэмэлт орлоготой ингээд давхар ажиллаа хийгээд яваад байдаг бахнэ. За 7 хоногийн 24 цаг ажиллах ёстой гэсэн бас ийм буруу ойлголт байдаг. Энэ нь бас худлаа ахна. Яагаад вэ гэхээр одоо яг өнөөдөр ч юм уу хэдэн цагаас хинтээ хаана уулзах вэ гэх мэт юм бүх одоо өөрийнхөө ажлын графикийг чи бол өөрөө тодорхойлдог. Яагаад гэвэл чи хэн нэгэн компанид ажиллаж байгаа тэндээс үндсэн цалин авдаг хэн нэгний харьяат ажилчин биш учраас энэ бол 100% чиний өөрийн хүслээрээ хийж байгаа бизнес учраас чи өөрөө өөртөө эзэн. Тэгээд хоёр төрлийн одоо урамшууллыг чи MLM компаниас авдаг ба одоо нэгдүгээрх нь болохоор хувийн онооноосоо нөгөөх нь багийн онооноосоо. За хувийн онооноосоо гэдэг нь одоо нэгсэндээ чи өөрийнхөө гэрт авч хэрэгэлсэн ч юм уу чиний ID дээр танаа найз нарын одоо авсан бүтээгдэхүүнийг чиний хувийн оноо гэж явна. За багийн оноо гэдэг маань болохоор чи найзуудтай санал болгоод тэр найзуудыгаа өөрийнхөө багт бүртгээд худалдан авсан бүтээгдэхүүн нь танаа багийн нийт оноонд хамаарагдана. За би болохоор зүгээр өөрийнхөө найз нөхөдөө санал болгоод тэд нар нь худалдан авсан бүтээгдэхүүнээр ингээ урсгалаараа явах юм бол мэдээж хэрэг би бол зүгээр энгийн хэрэглэгч буюу бага зэргийн давхар орлоготой болоод явна гэсэн үг. Энийг бүр бизнес болгоод одоо бүр ингээд хүн болгон санал болгоод багийнхаа борлуулалтын нийт оноог ингээд өсгөөд явах юм бол мэдээж хэрэг чи бол MLM бизнес эрхлэгч амжилттай бизнесмен гэж явдаг. За ингээд танаа багийн гишүүн бүр таны одоо бизнесээ эрхэлж хэдэн төгрөгийн орлоготой сайн ажиллах вэ гэдэг одоо үр дүнд нөлөөлдөг байх нэ. Greenway компанийн хувьд болохоор багтаа тэдэн гишүүнтэй байх ёстой гэж тоо зааж өгөөгүй байдгаараа давуу талтай ба мэдээж хэрэг та бизнес эрхлэгч гэдгийнхээ хувьд гичнээн олон хүмүүсийг багтаа урьж оруулан төдий чинээ мэдээж хэрэг ашиг орлого өндөртэй ажиллах боломжтойгоор Greenway компани маркетинг нь давуу талтай байдаг.